Сайн мэцхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Зэкрүм эхлэхэд бэлэн боллоо. 2020 оны 7 сарын 1 өдөр Америкийн өмнөд Каролинагийн Гринвилл дэх цэцэрлэгт хүрээлэнгээс төгөлдөр хурын гайхалтай дуу хишгэлнэ. Гудамжинд нэг залуу төгөлдөр хур тоглож байгааг харах хүмүүс түүнийг аяа тоглож дуусгаар алгаа ташиж орилж шүүгэлддэг. Харин эмэгтэйчүүд үнэхээр гоё залуу юм а гэд гарын үсгийг нь авч зургаад харуулна. Энэ хүмүүсийн дунд аавынхаа гараас хөтлсөн охин байв. Аав нь төгөлдөр уурчаад манай энэ навд ийм гайхалтай төгөлдөр уур тоглодог хүн байсан байх нэ. Нэрийг чи хэн гэдэг вэ? Намайг Джон Мэлэн гэдэг хөгжмийн продюсер гэхэд төгөлдөр уурч залуу өөрийгөө Жак гэж танилцуулна. Джон манай охины туртай дуу тоглож өгөх боломжтой юу гэхэд хүүхдийн төлөө бол болно гэд суудалтаа сууж дууг бүтнээр нь тоглож өгдөг. Ингэж Жак Джон Мэлэн хоёрын нөхөрлөл эхэлжээ. Хоёулаа хөгжмийн хүмүүс учраас энэ талаараа ярилцчихад илүү дотн олж охиныхоо асран хамгаалах эрхийг алдсныхаа дараа энэ талаарх бүх зүйлээ нэг нэгэнгүү Жакт ярьсан. Тэд бараг 25 насны зөрүүтэйч хоорондоо дотн нөхрөлдөг. Гэвч тэдний нөхөрлөл буцааж болохгүй аимшигтэй хүн амны эргээр дуусжээ. Өнгөрсөн 3 дахь өдөр сүүлийн үед маргаантай байгаа Сарнайн дэлбэний хүн амны эргийн талаар ярьсан. Өмнөх бичлэг дээр хохирогчийн талаас эрийг ярьсан бол өнөөдөр хэрэгтний талаас ярилцъя. Америкт хүмүүс энэ эргээс болоод хоёр талд хуваагдсан байгаа. Зарим нь гэмт хэрэгтнийг өмөрч шүүгчийг буруу шүүлээ. Дахин шүүх хурал хийх хэрэгтэй гэж байгаа бол нөгөө талд яаж алуурчны үгэнд итгэж чадчихна. Шийтгэгдсэн нь зөв гэж маргаж байгаа. Өмнөх бичлэг үзээгүй бол үзчээд дараа нь энэ бичлэгийг үзвэл зүгээр ах. Өмнөх бичлэг дээр зөвхөн аллахын хэрэгт анхаарлаа хандуулж ярьсан бол энэ хэрэгт дахиад нэг хохирогч болох 9 настай охин Джесси байгаа. Өнөөдөр бүгдээрээ Джессигийн талаас ярилцсан. Охины ээжийг хөнөөсөө алуурчин Джессиг бэлгийн хүчирхээлд өртсөн болохоор ээжийг нь хөнөөсөн гэж мэдүүлсэн. 2021 оны 10 сарын 13-ны үдээс өмнө 11 цаг үед 50 гаруй настай Брэд сүд бүсгүй Кристтэйгээ холбоо ирж чадахгүй байсан болохоор санаа нь зовжээ. Крис амтны эмнэлэгт сувилагч хийдэг байсан тэрээр энэ өдөр ажлаас болохоор өөр эмнэлэгт ярилцлага нь орж дуусаад найз залуу Брэдтэйгээ уулзахаар тохирсон ч уцаа авахгүй. Мессежд бичихгүй байсан учраас сонь санагдаж Крисийн гэрт ирээд хонхойг нь дарсан ч ямар ч хариу байсангүй. Крис зөвхөн урд хаалгаа төгждөг болохоор Брэд хой таалга руу очиж үзэхэд онгорхойлаа. Ингээд гэрлөө ороход чив чимээгүй байхаас гадна амьдралдаа өнөрлж үзээгүй маш хурц химийн бодис шүүгүнэр гарч бүр сэжигтэйсэн зүйл нь шалаар нэг улаан сарнайн дэлбэнүүд цацжээ. Брэд сарнайн дэлбээг дагаж алхах тусам дэлбэнүүд бүр ихсэж төгсгөл хүртэл нь явхад сарнайн дэлбэнээс ч улаан цуснд будагдсан сүд бүсгүй Крис нэв. Брэд ихэндээ Халлоуины баяр болоод ийм зүйл бэлдсэн байх гэж бодоод Крисийг хэд хэдэн удаа дуудсан ч босч ирсэнгүү. Крис өмнөх найз залуу Джон Мэлноосоо нэг охинтой бөгөөд насвархаас 6 жилийн өмнө салжээ. Түүнийг насвархад охин Джесси 9 настай байсан. Крис эгчийнхээ гэрт охинтойгоо гуруулан амьдардаг. Цагдаа нар гэрт нэгжлэг хийхэд Крис маш олон бичиг баримтууд гарч ирсэн бөгөөд нэг хараад л Крис ямар асуудалтай байсныг олж мэддэг. Өмнөх найз залуу Джон Мэлэнтэй хүүхэд асрах хэрэгээс болоод маш хүчтэй маргаантай байсныг хараад Джоныг судалж эхэлдэг. Тэрээр 1960 онд төрсөн хэрэг гарах үед 61 настай байжээ. Хүмүүс ихэвчлэн 30 гараад ирэхээрээ гэр бүлтэй болж эдийн засгийн хувьд чөлөөтэй болохын тулд ажил, бизнес хийж, карьертаа анхаарал хандуулж завгүй амьдардаг бол Джон ч бас адилхан маш завгүй байсан. Тэгэж их ажиллаж мөнгө хураасан болов? Эсвэл гэр бүлтэй анхаарал хандуулаад завгүй байсан болов? Эднэрийн аль нь ч биш. Джон өөрийнхөө гэр бүл, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс, үл хөдлөх хөрөнгө зуучлагч, зүгээр гудамжаар алхаж яваа хүмүүс, бүр цагдаа нартай хүртэл харц тулгархал юм бол маргаж зарга үүсгдэг. Хамгийн анх 1989 оноос эхэлж жил бүр шүүх хуралд ордог болжээ. Эргэн тойрных нь хүмүүс Джонны талаар маш залтай. Өөрт нь туслахгүй бол үл тоомсорлож, зарга үүсгдэг, бүдүүлэг гэцгээдэг. Зарим нэгийг нь ярьж өгье. 1989 онд Джон хамгийн анх өмнөх эхнэр Линдагаа шүүхэд өгч салсан. Джон Линда хоёрын хамт ажиллаулдаг баар байсан бөгөөд тэрийг Линдагийн аав ээж нээж өгсөн учраас Линда минийх гэдэгч Джон би ажиллаулдаг байсан болохоор тодорхой хувийг нь авах ёстой гэдэг. Үнэн дээр Линда ганцаараа шахуу энэ газрыг ажиллуулж Джон жоохон ч олтгой хөрөнгө оруулалт хийгээгүй. Инээс болж 2 жилийн турш маргасны эцэст Линда ялж баарыг ганцаараа эзэмшгээр бол салаад хүүхдээ ч бас Линда өсгөхөр болсон. Энэ шийдвэрээс олж Джон уурлаж бааранд ирсэн хүмүүст энэ газраар дахиж битгий үйлчлүүл галт тогоонд нь хорхоо шавж хулган нээдэг. Бохиргээд Линдагийн талаар худалцуу яриа тараадаг. Ингээд удалгүй Джон Кассандра гэх эмэгтэйтэй дахин гэрлэж нэг хүүхэдтэй болоод Америкийг тойрч тэнүүжилж амьдарчгаад 2005 онд Өмнөд Каролинагийн хөгжмийн хот болох Гринвиллд ирээд байрны түрээсийн гэрээ хийж тэрийгэ зөрчсөн учраас үл хөдлөх хөрөнгө зуучлалын газраас хариу арга хэмжээ авсан ч маргаж тэднийг шүүхэд өгдөг бол 2007 онд газныхаа төлбөрийг төлөөгүй болохоор газ нь тасарсан ч компани дээр нь очиод яагаад манай гэрийн газыг тасалж байгаа юм бэ гэж маргаад
Ажилтныг нь шүүхэд өгсөн ч ялагдах нь мэдээж. Ингээд ялагдсаныхаа дараа Жон компани захирал руу залгаад манай газыг тасалсан ажилтныг хэн гэдэм бэ? Тэрийг ажлаас нь хал. Би өөрийнхөө байрлагыг бариулж байгаа. Энэ таньдаг хүн ихтэй. Хэрвээ над ажилтнаа халахгүй бол танай компанийг хаалгах шүү гэж сүрдүүлдэг. Харин компани захирал Жонтой ярихдаа за тэгье гэж хариулжгаад сүрдүүлж занл хийсэн эргээр Жоныг шүүхэд өгсөн. Бас 2014 оны 8 сард Бобыг их хэрэгтэй Жон намайг сүрдүүлж дарамтлсан гэж түүнийг шүүхэд өгчээ. Юу болсон бэ гэхээр нэг өдөр Жон Бобигийн ажил дээр түүнийг хайж ирсэн. Тухайн үед Бобиг хөгжмийн студид ажиллуулж байсан болохоор Жон орж ирээд би танай студид хөгжмийн продюсераар ажилламаар байна гэсэн. Боби би чамайг хэн гэдгийг чинь мэдгүй мөртлөө яаж ажилд авах юм бэ гэд татгалзаж эргэн тойрныхноосоо Жон Мэлний талаар асуухад Жоныг таньдаг бүх хүмүүс хэрвээ чи Бастай хутгалдах дургуйлал түүнтэй хамтарч ажиллах хэрэггүй гэдэг. Ингээд хэд хоногийн дараа Боби өөр үнийг ажилд авдагч түүнд сонин зүйл тохиолдсон. Бобигийн студийн Facebook пэйж болон Google дэх үнэлгээнийхэн сэтгэгдэл дээр Боби эмэгтэй дуучдад бэлгийн хүч хэллүүлдэж ажилчдынхаа хөдөлмөрийг шулж хүмүүсийн биеийг үнэлүүлж хар тамхи хэргэлдэг гэх мэтээр худал зүйл 1-2-ыг бичээ зогсохгүй нэлээд олныг бичсэн. Ингээд Боби цагдаад мэдэгдэж шалгаад үзтэл хэрэгтэн маш амархан баригдсан бөгөөд Жон Мэлэн ганцаараа энэ бүхнийг бичжээ. Ер нь л өөрийнх нь амьдарч байгаа газар хэн нэгэн өөртөө таалагдахгүй эсвэл өөрийнх нь хүссэн зүйлийг хийхгүй бол уурлаж цагдаад мэдээлэлж шүүхэд өгдөг. Бүр зүйлдээ Жоноос олж хохирсон хүмүүс маш их болж нээлттэй групп хүртэл нээсэн. Энийг мэдсэн Жон зүгээр суухгүй нь ойлгомжтой. Дахиад л цагдаад би цахим дээрлэгэлтэнд өртсөн гэж мэдээлдэгч цагдаа нар Жоны ээлжид худлаа яриа нөх гэд итгээгүй. Ингэж хүн болгоныг цагдаа шүүхэд өгч явах үедээ Кристтэй уулзсан. Тухайн үед Крис 24, Жон 43 настай. 19 насны зөрүүтэйч хоорондоо сайхан харилцаатай байсан учраас 2009 оноос үерхэж 3 жилийн дараа 2012 онд охинтой болсон нь Джесси. Гэтэл энэ үед Жон гэрэлсэн байсан. Хоёр дахь эхнэр Кассандрагаас нэг хүүхэдтэйсэн ч 2012 онд Крисийн хүүхэд төржээ. Ингээд Кассандрагаас 2014 онд салсан гэхээр бүр салхаасаа нэлээ өмнө өөр эмэгтэйтэй уулзаж хүүхэд төрүүлсэн гэсэн үг. Ингээд хурим илгүй Крис Жон хоёр охин Джесситэйгээ гуруулан амьдарч эхлээд аимшигтай хэрэлдэж муудалцдаг болж 2016 онд Жон сурснараа дахиад цагдаад би найз охин Кристтэй зодуулчлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгддэгч энэ эргээс болоод Крис ямар нэгэн шийтгэл аваагүй. Мэдээж салах шалтгаан болсон. Ингээд удалгүй салж асуудал цэгцэрсэн ч хүүхэд асран хамгаалах асуудал гарч ирсэн. Жон өмнөх хоёр эхнэрээсээ төрсөн хүүхдүүдийнхээ асран хамгаалах эрхийг авч чадаагүй ч охин Джессигийнхээ асран хамгаалах эрхийг авч Крис багш нартай нь уулзаж 7 хоногтоо нэг удаа охинтойгоо уулзах хэрэгтэй байсан ч Жон энэнд нь ч дургүй байв. Ингээд үргэлжлүүлэн хэдэн жилийн турш шүүхээр явсан. Тэр бичиг баримтууд нь Крисийг нас ороход гэрээс нь гарч ирсэн. Крис охиных нь ээж ахад яагаад ээж охин хоёрыг салах гээдсэн бол Крис салаад өөрөөсөө нэлээд ах тэтгэвртэй гарсан инженер мөнгөтэй Брэдтэй уулздаг болжээ. Жон заримдаа охиноо Крисийг рүү явуулж ээжтэй цагийг өнгөрүүлдэг байсан бөгөөд охин ч үнэхээр жаргалтай байсан. Гэтэл Крисийг Брэдтэй үерхдэг болсны дараа охиноо явуулахаас ээгүүцдэг болжээ. Нэг удаа Жон охиноо авахар Крисийн гэрлөө очтол нэгч биш. Очих болгонд нь Крис, Брэд, Джесси 3 орон дээр хамт унтжээдэг. Хэрвээ та нарт ийм зүйл тохиолдсон бол ямар санагдах байсан бэ? Жонд гуруулаа орон дээр унтж байгаа нь үнэхээр эвгүй санагдсан гинэ. Ингээд Крист охиноо битгий тэр эрэгтэйтэй хамт хэвтүүлээд гэсэн ч болоогүй. Санаан зовсон Жон охиноосоо ээжийнхээ гэрт ахад ямар нэгэн зүйл болоогүйз. Брэд ах чинь чамд сонин зүйл хийгээгүй гэхэд Джесси Жоны мэдэрснээр нэлээд эргэлзсэн болохоор аав хүний хувьд охиндоо ямар нэгэн зүйл болсон байна гэж мэдрээд Крис Брэд хоёрыг хүүхдийн хүчирхийлүүлсэн гэж цагтаад мэдэгджээ. Гэхдээ Джесси өөрийнхөө амаар Брэд ах надад тийм зүйл хийсэн гэж огт хэлээгүй. Бодит нотлох баримтж байхгүй. Зүгээр л Жон сэжгэлсэн болохоор цагтаад мэдгдсэн. Тэгвэл энэ бүх хугацаанд байнга шүүх цагдаагаар явдаг байсан Жоны үгэнд Гринвиллийн цагдаа нар итгэх болов. Ямар ч тач дахиад л хүүхдийг асран хамгаалах эрхээс олж Крисийг муу хүн болгож харагдуулах гэлээ гэж бодоод Крис Жон хоёрыг дуудаж ярилцлага авахад Крис та Жоныг ямар хүн болохыг нь сайн мэдж байгаа штэ. Намайг л муу хүн болгох гэж ийм зүйл хийж байгаа гэсэн. Цагдаа нар ч Крис Брэд хоёрын үгэнд итгээд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй. Иннээс хойш Брэд Жонтой таарахаас зайлсхийдэг болсон. Уг нь Джесси ээжтэйгээ цагийг өнгөрөөхөөр ээжийнхээ гэрт ирэх ёстой байхад Брэд өөрийнхөө тансаг гэрт Джессид өрөө гаргаж өгсөн. Ягаан ор хүнжил, ягаан шүүгээ дуртай тоглоомудаар нь өрөөг дүүргдэг. Найз охиных нь охин өөрөө мөнгө ихтэй том гэрте болохоор охин сайн хандаж өрөө гаргаж өгсөн бол тийм үгээд өнгөрч болохч дараа нь илчлэгдсэн.
Жонд Брэд яалтчгүй охинд нь ямар нэгэн юм хийсэн юм шиг санагдаж өөрийнхөө талаас бүрдүүлэх ёстой бүх бичиг баримтаа бүрдүүлж маш олон удаа цагдаад мэдгдсэн ч Гринвиллийн цагдаа нар одоо болноо болоод өгөөч гэцгээдэг. Тухайн үед хэргийг хариуцаж ажиллаж байсан дэм мөрдөгч нухацтай судалж Джесси, Брэд, Крис ихч Тинагаас хүртэл мэдүүлэг авдаг. Энэ үеэр ч Жон зүгээрээ чадахгүй өдөр болгон цагдаагийн газар ирж хинтээ уулзсан. Утас имэйлийг нь шалгаж үзсэн үү? Яагаад ингэж удаан ажиллаад байгаа юм бэ гэдэг. Гэхдээ аав хүний үүднээс хэцүү байх нь ойлгомжтой л. Сүүлдээ энэ хэрэгээс болоод Жон Дэн хоёр маш их хэрэлддэг. 2018 оны 3 сарын 16-нд мөрдөн байцаагч Дэн Жон руу шүүхийн тогтолцоо эцэстээ таны охины төлөө үйлчлэнэ гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд хизээч ямар ч шалтгаанаар эцэг эхийнхээ гарт хүчирхийлэл амсах ёсгүй. Та охиныхоо хээжийг зохисгүй хүн гэж үзэж байгаа бол ойлгож байна. Тааж маш тодорхой илэрхийлсэн. Би мөрдөгч хүн бөгөөд ажлаа нэлээд сайн гүйцэтгсэн. Өнөөдрөөс эхлэн энэ нэрийг албан ёсоор хааглаа. Би цуглуулсан бүх баримтаа шүүгчид танилцуулсан боловч үндэслэлгүй байна гэсэн шалтгаанаар баримтлах зөвшөөрөл өгөөгүй. Онцолж хэлэхэд надтай дахиж холбогдохгүй байхыг хүсье гэж имэйл бичжээ. Ямартай ч Дэнийг шалгаж үзэхэд Джессиг хүчирхийлүүлсэн гэх ямар ч баримт гарч ирээгүй мэн. Цагдаа Жон хоёрыг хэрүүлж явах гол нь хүүхдийн аюулгүй байдал хамгийн чухал. Тэгвэл Джесси үнэхээр аюулгүй байсан болов. Крис Брэд хоёр зүгээр л сэтгэлээсээ охинд гой өрөө бэлдэж чадах бүхнийг хийж өгсөн үү? Дараа нь цагдаа нар Брэдийн утаснаас маш олон насан турш хүүхдүүдийн зураг бичлэг олсон. Энэ зураг бичлэгнүүд Жоныг цагдаад мэдгэдэхэд биш, Крисийг нас барсны дараа хамгийн ихний гэрч Брэдийн утаснаас гарч ирсэн. Эхэндээ хийжсэн үйлдэлүүдээс нь болоод цагдаа нар түүнийг хүн амны эргэж сэжгэлж утсыг нь шалгахыг хүсгэд найз охин нь аимшигтай нас барсан цандарч утсан дээр байгаа бичлэг зургнуудаа мартаж цагдаад шалгуулсан. Ингээд маш олон зүйлс гарч ирсэн учраас тэр дороо баривчлагддаг. Америкт утсан дээрээс нь иймэрхүү насан туршгүй хүүхдийн порно бичлэг гарч ирэх юм бол хамгийн багадаа 20 жилийн хойрох ялгаанууд юм байна. Гэтэл тэр дунд Крисийн охин Джессигийн зураг бичлэгч бас байсан. Аимшигтай нь Брэд Джессиг ганцаарнг нь гэртээ аваачаад нууцаар хийсэн биш. Зураг бичлэг дээр ээж Крис нүртэл байсан. Ээж нь охиноо ашиглаж ийм зүйл хэлсэн. Магадгүй Крис Брэдийн занлхийлэлд өртөж ийм зүйл хийсэн болов гэж бодож болох тодорхой нотлох баримт олдоогүй. Бичлэгийг үзэхэд Крис хөндлөнгөөс маш идэвхтэй оролцсон байдаг. Ээж нь охиндоо тийм зүйл хийн гэдгийг төсөөлөхөд хэцүүч 2017-18 оноос эхэлж Джессиг 5-6 настайгаас нь иймэрхүү бичлэг зураг хийж эхэлжээ. Бараг 5 жилийн турш. Зөндөө олон бичлэг байсан бөгөөд энд Джессигийн найз хүртэл байв. Найзынх нь аав ээж охиндоо ийм зүйл болсон гэдгийг огт мэдээгүй. Заримдаа охин нь Джессигийн гэрт хончоод ирэх гэхээр зөвшөөрөөд явуулдаг байсан ч тэр үед нь ийм муухай зүйл болсон. Тэгэхээр эмэгтэй хүүхдийг айлд хонуулах ийм аюултай. Тэр айлд нь ямар нэг эрэгтэй хүн байж л байгаа. Эрсдэл гарах магадлал маш өндөр. Найзынх нь аав ээж Крисийг огт иймэрхүү зүйл хийн гэж бодоогүй бөгөөд үнэхээр л охиндоо хайртай. Охиныхоо төлөө бүх зүйлээ золиослоход бэлэн эмэгтэй шиг харагдсан ч бичлэгийг үзээд энэ айл руу охиноо явуулсандаа харамсаж уур нүрсэн гин. Бичлэгийг үзгээд Крис Брэд хоёр ээлжилж хийжсэнээс гадна өөр олон бичлэгүүд Крисийн ноутбукнаас гарч ирсэн бөгөөд өөр утас ноутбук руу явуулсан уул мөр илэрсэн. Мөн Брэдийн байнга үйлчлүүлдэг барны локроос флаш гарч ирсэн. Тэндээс маш олон бичлэг зураг олддог. Бүр 3 дахь этгээд рүү дамжуулсан байжээ. Хизээ хэн рүү яаж явуулсан нь хүртэл илэрсэн. Бас нэг с ิจ гтэй хүн бол Крис ихч Тина. Тинагийн утсан дээрээс Джессигийн нүүн нүцгэн усанд орж байгаа зураг байсан бөгөөд цагдаа нар энийг хууль бус гэж үздэгч. Тинагийн тайлбарласнаар зүгээр хөөрхөн харагдсан болохоор дарсан гэдэг. Ингээд нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар Тинаг буруутгаж чадаагүй. Хүн болгон бүр цагдаа нар хүртэл Крисийг сайн ээж, Жон л хэрүүл хийж явах дуртайгаараа худлаа юм гаргаж яриад галзуурч гэж бодож байсан ч түүнд итгэсэн ганц хүн бол төгөлдөр хуурч Жак. Тэд зүгээр л гудамжинд бие биетэйгээ танилцсан ч маш хурдан тутан олцгоосон. Ингээд Жон хамаг юм ярьж Крис миний охиныг нэг хөгшин залуутай нийлээд хүчирхийлж байгаа. Цагдаа нар огт хөдлөөгүй тухай байнга яриад хахаар Жакийн толгойд Джессигийн хальт хараад өнгөрсөн түрх нь харагдаж хүүхдэд яагаад ч ийм зүйл хийж болохгүйгээд уур нь хурч шудраг остыг тогтоохыг хүссэн. Ингэж гаад Жон Крис Брэд хоёрын хоорондоо бичилсэн имэйлийг олж хардаг. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч тэнд Брэд Крист хоёулаа мото ундаг залуучуудыг хөслөөд Жоныг цааш нь харуулчих гэсэн байв. Энийг харсан Жон би ингэж гаад хүнд ч мэддэхгүй хүч юм бол миний охин яах болж гинэ гэд айсандаа охиноо аваад Итали руу зугцсан. Хүүхдийг ээжийнхэн зөвшөөрөлгүй өөр тийшээ авч явж болохгүйг мэдчихсэн ч охиноо хамгаалахын тулд зугцсан. Энэ бүхнийг Жак мэдээд охиноо сайн хамгаалаарай. Гринвилд тусалж чадах зүйлээвэл хэлээрэй гэхэд Жон манай гэр эзгүй байгаа болохоор хаяа тэр аваар очиж цэвэрлэгээ хийж өгч болох уу гэд Жак ч зөвшөөрдөг.
Энэ оронд мэдээж Крис зүгээр суулгүй холбооны мөрдөх төвчөөний тусламжтай 6 сарын дараа аав охин хоёрыг олжээ. Жоныг хүүхэд тулгаалсан эргээр Италид шүүх урлуулж, Жон охиноо бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохоор яах жаргагүй Итали руу зугцсан гэж хэлсэн ч хүлээж аваагүй. Шүүгч, прокурор, тангарагтны шүүгчдгээд бүгд эмэгтэй хүмүүсээсэн болохоор уйлж ярьсан Крисийн үгэнд итгэсэн. Дээрээс нь Крис маш үнэтэй хид хідэ хуульч хөлсөлж Итали руу ирж очин нэлээд зардал гаргасан. Энэ их зарлыг бүгдийг нь Брэд гаргажээ. Ингээд харахаар охиндоо хайртай болохоор астраа хамгаалах эрхийг авах гэжснаас илүү өөрсдийнх нь хийсэн муухай зүйлс дэлгэхдэггүй гэсэндээ ийм хийсэн байх магадaltaй байгааз Италийн шүүхээс астраа хамгаалах эрхийг ээж нь өгч Крисийг охиноо аваад явахыг зөвшөөрдөг. Жон Америк руу охиноо харахаар явахыг хүссэн ч энд ирэх юм бол хүүхэд хууль бусаар авч явсан эргээр баривчлагдгаар байсан болохоор яалтчгүй Италид ганцаараа үлдсэн. Харин Крис охиноо аваад онгоцноос буу үгүй юу Брэд өвгөн түнд гэрлэх санал тавьж Крис охиныхоо гараа сатгаад зөвшөөрдөг. Брэд Крисээс 25 насаарах мэдээж Жон ч бас насны зүрх ихтэйсэн ч Жоноос хөгшин. Энийг сонссон Жон энэ өвгөн миний охины хойд ав болно гэдгийг сонсоод охин нь өдөр болгон дарамтлуулах бидэ гэдэгт санаа зовсон ч Америк руу явж чадахгүй учраас өөр шиг нь охинд нь санаа зовжгоо найз Жакаас тусламж авахар шийдсэн. Тэд хэдий өөр газар байгаач утсаар ярьж мессеж бичилсэн Жак цагдаад мэдэгдэй гэсэн санал тавьсан ч Жоны хувьд одоо хүртэл цагдаад өчнөө олон удаа мэдэгдсэн ч ямар ч асуудал шийдэгдээгүй гэхэд Жак би чиний оронд хийгээд өгөө. Нотлох баримтаа сайн цуглуулж чадвал бүх зүйл сайхан болно гэд өдөр болгон Крисийн гэрийн тэр аваар хөршин нэмшиг царайлж ажигладаг. Ингэж хичээсний эцэст үнэхээр Джессиг хүчрхийлэлд өрсөж байгааг өөрийнхөө нүдээр харж бүр зургийг нь дарж чадсан бөгөөд цагдаа зургийг нь харуулж мэдээлсэн ч шалгаагүй. Ямар зураг болох нь одоо болтол ил болоогүй байгаа. Цагдаа нар тоохгүй учраас урам нь угарсан Жак хүүхэд хамгаалах төв танцсан. Хүүхэд хамгаалах төвөөс Брэд Крис хоёрыг ирж уулзахыг шаардсан ч ганц ч удаа ирээгүй байхад нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хэргийг хаажээ. Ингээд анх Жонд найзын хувьар Джессигийн төлөө энэ бүхнийг хийж өгчээсэн бол цагдаа хүүхэд хамгаалах төвийн хандлагаас болж охины аав шиг уурлахад хүрч Жонтой уулзахаар Итали руу явж хэд хоног байхдаа болсон бүх зүйлээ ярьсан. Буцаж Америк руу ирсэн Жак одоо би илүү идэвхтэй Крис Брэд хоёрын талаарх мэдээллийг олох хэрэгтэйгээд Крисийг нас барахаас 1 сарын өмнө тэднийг Өмнөд Каролинагийн хүүхэд хамгааллын төвд мэдээлсэн ч эндээс хүртэл ямар ч арга хэмжээ авч өгөөгүй. 10 сарын 29-нд буюу Крисийг нас барахаас 4 өдрийн өмнө Жак хүүхэд хамгааллын төв рүү очиод миний мэдээлсэн зэрэг юу болчихоо мөрдөн байцаалтын ажиллагаа хизээ эхлэх талаар асууж бүр цагдаагийн хэлцэд очсон ч тэдний хариу үйлс нэг л биш байсан тул энэ үед Жак Джесси туслах хүн огт байхгүй гэдгийг ойлгож аргаа барсандаа Крисийн нүцгэн зургийг хаа сайгүй тарааж түүнийг биеэ үнэлдэг байсан хар тамхи хэргэлдэг гэх мэтээр бичиж танилуудынх нь гэрлүү шуудангаар явуулсан. Дараа нь прокурор Жакаас яагаад ийм зүйл хийсэн талаар нь асуухад Джессиг өсгөж байгаа эмэгтэй ямар муу аюултай хүн болохыг хүмүүст мэдгэдгийг хүссэн гэдэг. Цагдаа нар Крисийг дуудаад мэдүүлэг авахад биеэ үнэлж байгаагүй хар тамхи зарах байтугай хэргэлдэггүй гэсэн ч Крисийг нас барсны дараа гэрээс нь 4 бараг 5 грамм кокаин гарч ирсэн бөгөөд шалгаад үзтэл Крисик гэдэг нь тогтоогцсон. Биеэ үнэлдэг талаар нь бүр сүүлд Гринвиллийн галс өнөөгч мэдүүлснээр Крис 2018 онд өөрт нь санал тавьсан ч галс өнөөгч татгалцсан. Өөр нэг гэрчлэлтэй надад хар тамхи зарах гэж оролцсон гэдэг. Ингэж биеэ үнэлж хар тамхи зардаг байсан үеийн Джессигийн асраа хамгаалах эрхийн төлөө маргалдаж авах үеэс буюу 2016 оноос эхэлсэн. Жон Мэлэн шүүхтэр очих болгондоо Крис биеэ үнэлдэг, хар тамхи хэргэлдэг, бүр зардаг. Ийм хүн хүүхэд өсгөж болохгүй гэж заргалцдагч хүлээж аваагүй. Нэг удаа шүүгч аргаа бараад Крисээс чи үнэхээр биеэ үнэлж хар тамхи хэргэлдэггүй гэж асуудагч Крис хариулахаас татгалцсан. Ямар ч тач Крисийг ямар хүн болохыг баталж чадаагүй аргаа барсан Жак Жон Мэлнийг Италид байхад сарны цэцгийн баглаа барьж Крисийн гэрт ирээд түүнийг 35 удаа хутгалж хэрэгцгээгээр хөнөөж хоримтлагдсан байсан уур хилэнгээ гаргасан. Гэхдээ Жак Кристэй ганц ч удаа уулзаж ярилцж байгаагүй бөгөөд энэ болгон илчлэгдэхийн өмнө хүмүүс Жакийг сэтгцийн өвчтэй алуурчин гэж утсан ч данхаа хэрэгтж орооцолтож үзээгүй ухаантай залуу байсан. Жак 1992 онд төрсэн гайхалтай хөгжимчин тэрээр аав ээж дүүтэйгээ амьдардаг байсан ч дараа нь Виржиниа мужид руу нүүж ферм ажиллаулдаг. Энэ хугацаанд аав ээж нь өнчөн хэцүү амьдралтай 5 хүүхэд өргөж аваад нийт 7 хүүхэд өсгдөг. Аав ээж нь хүүхдүүдтэй багаас нь эхлээд бусдад туслах ёстой. Биднээс илүү хэцүү амьдардаг хүмүүс байгаа гэж сургаж эхэлсэн. Хүмүүс Жакийн аав ээжийн талаар ам сайтай байдаг. Гудамжаар явжгаад орон гэргүй хүн байх юм бол гадуур хувцас тайлж өгөөд хоол авч өгөхөөс гадна найз нь мөнгөгүй гэвэл өөртөө байгаагаа бүгдийг нь өгдөг тийм хүмүүс байсан. Мөн Жак үнэхээр сайн төгөлдөр урд дардаг байсан болохоор элсэж ороход хэцүү Жулиардын их сургуульд бүр тэтгэлэгтэй суралцаж төгсөөд тэнгисийн цэрэгт явсан бөгөөд тэнд байсан дарга нар нь хүртэл Жакд маш сайн байсан.
бие бэлтар сайтай ухаалаг учраас дарга нар нь Жакийг офицер бол гэдэг. Ингээд шалгалт өгөөд тэнцэж манайхаар бол цагдаагийн актанд дийлсэж орсон ч 3-7 хоногийн дараа бэртэл авч 2 хөл нь хоёулаа угарсан учраас ийм байдалтай бэлтгэл хийж болохгүйгээд сургуулаа яд хаасайгүй төгөлтөр ураа дарж явдагч корона гарч урлагийн тоглолтууд байхгүй болсон учраас Гринвилл рүү нүүж гудамжинд төгөлтөр ур дардаг. Тэр хавьдаа үнэхээр алдартай байсан болохоор Жакийг хүн амны эргээр баривчлагдахад тэр хавийн хүмүүс гайхаж буруу үнэ барьлаа гэцгээдэг. Шүүгч Жакаас Кристтэй ямар холбоотой яагаад алсан талаар нь асуухад хамгийн түрүүнд Джессигийн талаар ярьж Крис Брэд хоёр гэрлэх юм бол илүү аюултай нөхцөл байдал үүсэх учраас ийм аюултай ээжээс салах хэрэгтэй гэж бодсон гэдэг. Мөрдөн байцаах баг өөрт нь ямар ч хамаагүй гэр бүлийн асуудал байхад бүр хүн амны эрэг хүртэлхийж оронд нь мөнгө чаваагүй гэхээр Джон Мэлон ятгажгаад хийлгсэн байх магадaltaй гэж үзсэн ч Жак үгүй би шудраг осны төлөө Крисийг алсан гэдэг. Крисийг нас барснаас 7 хоногийн дараа Джон Мэлон Америк руу буцаж ирээд онгоцны буудал дээрээс шууд баривчлагдсан. Хүн амны эрэг хийхэд хүргэсэн гэх үндслэлээр биш. Өмнө нь Джессиг ээжийнхэн зөвшөөрөлгүй Итали руу улс дамнуулж хулгайлсан эргээр баривчилсан ч тэр дороо суллагджээ. Яагад гэвэл Брэдийн утаснаас Джессигийн зураг бичлэгнүүд гарч ирсэн. Жакийн шүүх хурал өнгөрсөн 2025 оны 2 сард болж Жак өөрийнхөө хийсэн бүх хэргийг хүлээн зөвшөөрч яриад дараа нь Джессигийн талаар тэр үнэхээр онцгой хүүхэд насандаа баймааргүй төлөвшсөн. Насанд хүрсэн хүмүүстэй ярихдаа нүдрүү нь харжгаад хэлэх зүйлээ хэлдэг. Гэтэл тэр охиныг Крис Брэд хоёр бага багаар алж байгаа гэдгийг Джон хэлсэн бөгөөд эхэндээ итгээгүй. Арай хэтрүүлээд байна гэж бодсон ч анх уулзснаас хойш дараагийн уулзалтан дээр гудамжинд уулзсан хөвгчлөлтэй охин биш болсон байжээ. Нилээн жин нэмж царай нь амгүй болсон юм шиг харагдсанаас гадна сэтгэлээр унсан байв. Тэр үед Джон, Брэд, Крис хоёр охиныг хүчрхийлж байгаа гэж хэлжээ. Ингээд Жак өөрийнхөө хийж чадах бүхнийг хийж цагдаа хүүхэд хамгааллын төвтэй холбогдсон ч хинч туслаагүй болохоор өөрөө Крисийг хөнөөсөн. Шүүх хурал дээр Жак хэлэхдээ Джон нэг удаа Крисийг алаад өг $5,000 өгье гэсэн ч Жак тэр саналаас татгалцсан. Гэтэл Джон мөнгийг $10,000 болгож өсгсөн. Тэгсэн ч татгалцсан бөгөөд мөнгнөөс болж биш. Джесси санаа зовсон болохоор энэ нэрийг хийсэн гэдэг. Энэ мэдүүлгээс болоод Джон хүн амны нэрийг хийлгэх гэж оролцсон. Жакийг ийм хэрэг хийх гэж байгааг мэдсэн эргээр нэлээд сүлд баривчлагдсан. Одоо шоронд байгаа бөгөөд шүүх хурал нь тустай болно. Жак болон түүний өмгөөлөгч шүүгчид нотлох баримт олгож Джессигийн зураг бичлэгийг өгсөн ч прокурор эсэргүүцэж зарим хэсгийг нь хассан. Яагад гэвэл энэ хэрэг хүн амны нэрийг болохоос биш Джессигийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн эрхийн шүүх хурал бишээ гэж үздэг. Ингээд прокурорын талаас үзүүлсэн засаж хассан бичлэгийг үзсэн шүүгч прокурорын талд орж өгсөн нь Жакийн хувьд үнэхээр шудраг бус санагдсан учраас хэлэх зүйлээ шүүхтээр бүгдийг нь хэлдэг. Хүүхдийг хамгаалахын тулд яах ч аргагүй хийх ёстой зүйлээсэн. Би өөрийнхөө дуртай ажлыг хийж хангалттай мөнгө олж үнэхээр сайхан амьдарч исэн бөгөөд хэдхэн хоногийн дараа номхон далайн эрэг дээр баян хүмүүсээс төгөлдөр уур тоглож өгөөч гэсэн урилгыг аваад баяртай байсан ч нэг талаараа миний таньдаг жоох охин тийм хувь тавилангаар зовжоог мэдсээрэж үл томсорлох юм бол толин туссан өөрийнхөө төрхийг хараад ичих байхаа гэж бодсон. Би л хөдлөх юм бол тэр хүүхэд дахиад ээжийнхээ гарт зовхгүй байх гэдэгт итгэлтэй байсан. Нотлох баримт байгаа ч энэ улс итгэвтэй нууж гинэ гэдэг. Та нар юу гэж бодож байна? Жак Джонны ятгалахаар хүн амны нэр хийсэн болов? Эсвэл бэлгийн мөлчлөгт өртөж байгаа жоохоо охин туслахын тулд өөрийнхөө амьдралыг золин байж уур хилэнгээ хүн амны нэрээр гаргасан болов? Жак эцэст нь гин буруутай тогтогдож цаазаар авах ял буюу өршөөлгүй бүх насаар нь хорих ял авсан. Харин Джон Мэлон шоронд шүүх хурлаа хүлээж байгаа. Брэд ч бас шүүх хурлаа хүлээж байгаа бөгөөд бүх насаар нь хорих ял өгөх магадaltaй байгаа мэн. Жакийн аав нь хүүгийнхээ шүүх хурал дээр гарч ирээд хүүгээрээ маш их бахархаж байна гэж хэлдэг. Opportunity to speak a few words on my son's behalf. He has such a strong moral compass and a desire for the truth that sometimes he actually hurts himself. I love my son. I'm proud of my son. Хэдий хүн амны нэрийг хийсэн бурууч хүний ээж, эх хүн төрсөн охиндоо ийм зүйл хийх нь байж болохгүй зүйл бөгөөд Джессигийн найз хүртэл тэр муухай зүйлд нь өртсөн. Тэгэхээр та нар ч бас эмэгтэй хүүхдтэй бол айлд хонуулахгүй байх хэрэгтэй. Бас жоохоо хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хүмүүсийн ихэнх хувийг хойд аав, хамаатан садан, аав ээжийнх нь найзууд байдаг гэсэн судалгаа байдаг. Ингээд өнөөдрийн хэрэг маань энэ үрээд дууслаа. Таалагдсан бол дугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартва. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.